Өдрийн мэнд хэрхэн мөндөд сонсогчдоо доброго дуулан Спутник Монгол радио 92.5 өдрийн шууд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр эфир төлөгч миний бие улан баяруулга ууган цэцэг за эфирийн найруулагчаар чин зориг болон гал мандах нар та бүхэнтэйгээ хамт ажиллаж байна. Бүгдэнд нь өдрийн мэнд. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бид бүхэн студидтэй зочин урьсан байгаа. Өнөөдөр эрүүл шүүлтийн хохирогчдыг дэмжих олон улсын өдөр тохиож байгаа. Тэгээд энэ өдрийн хүрээнд өнөөдөр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд урт хугацаагаар хэвтэн эмчилүүлж байгаа иргэдийн асуудал сэдвтээ салбар дундын хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. За энэ хүрээнд зочноо та бүхэндээ танилцуулъя. Эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны ахлах референт Дэлгэрмаа. Танд өдрийн мэнд хүргэе. За танд та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр ийм нэгэн чухал өдрөө олон улсын өдөр тохиож байна. Тэгээд энэхүү хэлэлцүүлгийн гол ач холбогдол энэ өдрийн тухайд бас ярилцлага эхлэв тийм ээ. За тий. За ингээд нийт сонсогчдоо болон өрн оролцуулж байгаа та бүхэнд бас энэ өдрийн мэндийг дахин баярлалаа гэж хэлье. За юуны өмнө эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа гэдэг маань өөрөө ямар байгууллага вэ, ямар чиг өөрөхтэй үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгийг бас нэг товчхон ойлголт өгье гэж бодож байна л да. За манай хүний эрхийн үндэсний комиссийн дэргэд дотроо тусдаа бие даасан бүтэцтэйгээр эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа гэж баг бүрэлдэхүүн ажилладаг. За нэгдсэн үндэсний конвенцийн эрүүтэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг дарамжлан харьцахаас шийтгэхийн эсрэг гэж урт нэртэй конвенц байдаг. Түүний нэмэлт протоколоор 2022 онд Монгол улс энэ эрүүтэн шүүхийн үндэсний ажиллагааг одоо Монгол улс орондоо байгуулсан. За анхны гишүүнээр нь хууль зүйн доктор профессор Яц Хэлмэн гишүүн ингэж ажилдаг. За манайх үндсэндээ 6-7 хүний бүрэлдэхүүнтэй юм байгууллага байгаа. За манайх мэдээж нэгдсэн үндэсний нэмэлт протокол за Монгол Улсын хүний эрхийн комиссийн тухай хуулийнхаа 7 дугаар бүлэгт заасан чиг үүргийн хүрээнд яг хууль дээрээ бол бичсэнчлэн бол хүн өөрийн хүслээрээ гарч явах боломжгүй бүх газарт байрлаж байгаа байрлан байгаа одоо эрхэн зөрчигдсөн эрхээ хязгаарлуулсан иргэдэд хүрч үйлцэл тэдгээрт одоо эрүүтэн шүүх болон зөв бус харьцаа хандлага байгаа хэсэгт урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийж хяналт шинжилгээ хийгээд илрүүлээд түүнээс урьдчилан сэргийлэх ийм чиг үүрэгтэй ажилдаг. За энэ хүрээндээ бол мэдээж одоо бүх хорих ангиуд за сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд байгаа албадан эмчилгээний тасаг гэж байгаа. Шүүхийн сэтгцэн эмгэг эм судлалын 3 дугаар клиник гэж байдаг. За тэр ордог ахмадын асрамж халамжийн төвүүд бүгд ордог. За хүүхдийн асрамж халамжийн төвүүд байна. За дээрээс нь оюутны дотор байрны асуудал орж ирдэг. Гэх мэтчлэн эдгээр байгууллагуудад бид нар одоо хурц эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээгээ тогтмол ингэж хэрэгжүүлж ажилладаг. За тэгээ энэ хүрээндээ бол сэтгцэн эрүүл мэндийн төвдөр бол манай одоо 2022 оноос болоод жилд одоо 1-2 удаа зарим жилд одоо 3-4 удаа ч ингээ хурц очиж хяналт шинжилгээгээ хийдэг. За нийтдээ тухайн эмнэлэгтэй холбоотойгоор 7 одоо зөвлөмж гарсан байдаг манай асуудал эрхэлсэн гишүүний. Тэгээ зөвлөмжийн хэрэгжилтийн асуудлыг би өнөөдөр хэлтгэр дээр танилцууллаа. Энэ 2025 оны. Тэгээ сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвдөр ерөөсөө шүүх сэтгцэн эмгэг судал гэдэг энэ нь бол албатай эмчилгээ гэхээр та бүхэн мэдээж ойлгож байгаа. Мэдээж гэмт хэрэг үйлдээд үйлдсэн боловч одоо ял зэрлэлээ хүлээгээд одоо тэр энгийн хорих ангид хариуцах боломжгүй эмчлүүлэх шаардлагатай иргэд байгаа. 30 гаруй иргэд байдаг. За бусад тасгуудад нь бол сэтгцэн эфирээс онштой болон элдв одоо онштой тийм одоо сэтгцэн өвчтөй хүмүүс ингэж байдаг. Тэдгээр одоо ингээ хоёр асуудал ерөөсөө сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвдөр маш ингээд онц ноцтойгоор тавигддаг. Монгол улсын хэмжээнд одоо ганцхан эмнэлэг байгаа. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд та бүхэн мэдчихэж байгаа. Энэ шахаад гэдэг бид нар хэлдэг мөн тий. Энэ эмнэлэг маань одоо хуулиараа ерөөсөө бидний, таны, чиний, бидний одоо Монголын ард түмний сэтгцэн эрүүл мэндийг одоо хамгаалж явах хэрэгтэй, сахин хамгаалах. Үндэсний хэмжээний ийм эмнэлэг байж идэг. Тэнд ингээд очоод бид эмчилгээ үйлчлэгийг авч явах шаардлагатай сэтгцэн өвчин гэдэг бол зөвхөн нэг төрлөөр хэмжигдэхгүй шүү дээ маш олон. Гэтэл одоо тэнд тулгамдаад байгаа энэ одоо урт хугацааны эмчилгээ асаргаа шаардлагатай гэж яриад байгаа. Энэ нь одоо маш олон одоо 20-од жил одоо бүр дээдлэн 30 хэдэн жил чөлөө ингээ болцсон одоо аргаар асар хамгаалах ингээ хөнгө болцсон ингээд нийтдээ сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв ма 550 ортой тий хэвтэ эмчлүүлж байгаа 550 орон дээр яг өнөөдрийн хилцүүлгийн үеэр миний авсан мэдээгээр одоо 242 хэвтэн эмчлүүлэгч энэ дандаа урт хугацаанд одоо нэг гарахгүй гэсэн үг шүү дээ эмнэлгээс тий одоо байнгын гэсэн үг байхгүй.
Гэтэл энийг одоо хар ухаанаар хэдүүлээ бодоод тооцоолоод өгдөг. Тэр 242 эмэн дээр орон дээр одоо ингээд эмчилгээ шаардлагатай хүмүүс ороод гараад хөвтөөд те түүхээ стороогоо нийлгээд эмчилгээгээ аваад гараад ингээд урсгалаараа явж явах хэвээр үйл ажиллагаа нэг оролцож явах хэвээр орох гэдэг шүү дээ. Тэр орон зай байх гэдэг байхгүй. Гэтэл тэрэн дээр одоо ингээд байнгын байж байна. Энэ бол маш олон шалтгаантай байгаа л да мэдээж. 550-аас 240 гэхээр ерөөхдөө бараг тал гарна шүү дээ. Талаас бараг тийм илүү гарчаад байгаа байхгүй. За энэ нь болохоор мэдээж одоо маш л их одоо бараг л 2000-д оны засгийн газрын үеийн л одоо мөрийн хөтөлбөрт ордог төрөлцсөн асрамжийн газар байгуулъя гээл тэгэл нэг гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яам, эрүүл мэндийн яам одоо ийм салбар дундын хооронд ингээл нэг засгийн газрын үед нь гэр бүлийн хөдөлмөр нийгэм хамгааллын яамны урталт нь гаргаал нөгөө үед нь эрүүл мэндийн яамны урталт нь гаргаал ингээл нэг нь хариуцсан нэг аль ямар нь хариалагдах ингээл нэг шийднэ гээл явдаг хизээч нэг юм шийдэгддэггүй байдаг. А гэхдээ бол Төв аймгийн одоо хуучнаар Майнт гэж ярьдаг та бүхэн мэдэх бах. Тэнд бол яг энэ төрөлцсөн сэтгцийн асрамжийн газар байсан. Гэтэл одоо түүнийг нь одоо татан буулгаад одоогор бол архины албатай эмчилгээний газар болж ингэж ажилтдаг юм байлээ. Археологийн төв гэдэг үү? Тийм, археологи тийм. Тэгэхээр яг өндөө одоо зүгээр шууд ингээл томьёолоод хэлэх юм бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв маань эмнэлэг асрамж хоёрыг зэрэг хийгээд байгаа байхгүй юу? Тийм байна. Тийм. Хоёр үйлчлэгээ. Гэхдээ энэ хоёр жимд бол шал өөр чиг өөрөх штэ. Тэр хүн чинь эмнэлэгтэйгээ алба паагч дүртэл тэр эмчилгээгээ хийгээд тэр энэ дэр чинь бас одоо санхүү хөрөнгө санхүүгийн маш том асуудлаас яригдчихэж байгаа. Жишээлбэл одоо Иргэн Б гэдэг нэг сэтгцийн өвчтөй хүн маань ороод эмчлүүлэхэд өвчний төгөөг стори гэдэг нэг нэгддэг штэ. Нэгдэл тэр хүн чинь хаагдсны дараа санхүүжилт орно штэ. Хаагдаг гарахаар үйлчлэгийг аваад гарахаар гэтэл энэ байнгын хүмүүст чинь түүхэн нэгдэхгүй, түүхэн хаагдахгүй гэдэг байгаад байх жишээтэй. Энэ дэр одоо тэр хүмүүс зарцуулж байгаа тэр асуудал яах вэ гэх мэтчлэнгээр ингээд тэгээд энэ асуудлын өрөөнд өнөөдөр нэгдүгээр асуудал нь бол энийг одоо салбар дундын хилцүүлгийг аль нэг талдаа одоо энийг ингээ яралтай шийдэх хэрэгтэй гэдэг асуудлаар хилцүүлэг хийлээ. Хууль зүйн яамнаас бас оролцлоо. Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас оролцлоо. За мөн хоёрдугаар нөгөө нэг сэтгцэн эрүүл мэндийн төвдөр яригдаад байгаа одоо албатай эмчилгээний төрний миний ярьсан албатай эмчилгээтэй холбоотой тэдгээр хүмүүсийг одоо бас маш олон бас олон жилээр болж байгаа хүмүүс бас байдаг. Ар гэр асран хамгаалагч наа хавдаггүй. Тэгэхээр одоо ингээ яриад тахаар зүгээр өргөлөө. За тэгээ ар гэр асран хамгаалагч нар нь яагаад бас авдаггүй вэ гэхээр бас эдгээр их олон шалтгаантай байдаг л да. Ялангуяа одоо энэ гэмт хэрэг зөрчил үйлдээд одоо гэмт хүн амны гэмт хариуцлага хүлээх чадваргүй. Үгүй яг ар гэр нь өөртөө хохирогчд байдаг байхгүй. Одоо жишээлбэл би эмээг эхнэрийнхээ нөхрийгөө хорлуулсан байл да төрсөн одоо гээл те. Тийм холбоотой байдаг учраас наад хүний чинь бид нар буцааж авахгүй. Нэг юм риск бодох шүү тий. Өөртөө хохирогч байгаа байхгүй. Аавыгаа чахыгаа алуулсан ч юм уу тий одоо хохирцсон тий. Тэгэхээр нэг талдаа тэр хүмүүс чинь татгалцдаг байхгүй. Одоо энэ хүнийг одоо бид нар насан туршдаа наад хүнд чинь гомдож яваа. Одоо юу гэдгийг тий тэгээд авахгүй хүлээж авахгүй. Тэгэхээр энэ хүмүүсийг одоос яах вэ гэд тий ингээд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв болвол чиг үүргийнхаа хүрээнд нөгөө хүний албатай эмчилгээ хийлгээд засрал сайжрал авсан тохиолдолд дараагийн шатны байгууллагад нь хүлээж өгнө гэдэг. Хууль зүйн яам, эрүүл мэндийн яам хоёрын хамтарсан 2017 оны нэг журам байгаад байдаг. Албатай эмчилгээний одоо хүмүүст зориулсан. Гэтэл тэр журам маань одоо ингээд шийдээгүй асуудлууд журамных нь одоо нэг тийм дутагдлууд байна шүү дээ. Журмаар одоо шийдэж болохгүй, хин нь яг хариуцах нь мэддэхгүй. Гэх мэтчлээ одоо энэ журмын шинжилэлтийг зайлшгүй шаардлагатай юм нөхцөл байдал эргэцэн өрөөний хувьд ийм асуудлууд байгаад өнөөдөр тэрийг бас давхар сайн хоёр үндсэн энэ хоёр асуудлыг хүндэж ярилцлаа л да. Та талаасаа хууль зүйн яам дээрээч ажлын хэсэг гарч байгаа юм байна, эрүүл мэндийн яам дээрээч гарч байгаа юм байна. Тэгэхээр энэ хоёроо нэгдсэн нэг ойлголтод хүрээ тий одоо энэ яг албатай эмчилгээнд байгаа хүмүүсийн асуудлыг яаж шийдэх вэ? За нөгөө төгөр урт хугацаанд байгаа хүмүүсийг яах вэ гэдгээ энэ асуудлыг өнөөдөр хилцүүлэг дээр бол хүндэж ярьлаа. Эргээд бас тал талаасаа одоо ажлын хэсгүүд гарах юм шүү дээ. Тэгээд ер нь бол тийм гараад явж гин. Тэгээд одоо яг энэ хилцүүлгийн үр дүнгээс бол нэг зөвлөмж гаргая гэж төрийн нарийн бичгийн дарга болон манай асуудал эрхэлсэн гишүүн хоёр өглөө хилцүүлгийн дундуураас хоёлоо тэргээ бол илэрхийлсэн. Тэгэхээр одоо яг энэ хилцүүлгийн хүрээнд бол нэг зөвлөмж гараад тэгээ холбогдох дээд шатны байгууллагууд нь өрөөд энэ асуудал манаас би бол өөрийн хувь хүний зүгээс ч гэсэн бас дотроо шийдэгдээсэй л гэж
ихтгэл хүлээлт найдвартайгаар зөвлөгөө өндөрлөөд гарч ирсэн байгаа. Тийм. Ялцчгүй тусдаа ийм асрамжийн төв шаардлагатай байгааг тий харуулад байна л да. Энэ тэр тоо баримтаас асрамж гэж юм байх хэвээр болчиход. Одоо тэр хуучин сая миний тэр дөрцөн тэр Мант тэр Төв аймагт байсан тэр асрамжийн газарт байх үеэс нь байсан хүмүүс одоо байж байгаа байхгүй юу? Одоо эндээ ингээ шилжээд ирээд бүр тэр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн тэр хашаан дотор цаана ингээ гэр төв гээд ингээд одоо бид нар чинь ингээ гэр төвд ингээ бүгд зүгээр өөртөө хоолоо хийгээд амьдраад маш энгийн одоо тэдний хүмүүс нь ихэнхдээ л засрал сайжрлаа авцсан одоо бие даах чадвартай болцсон л байж л байгаа байхгүй. Тийм тэгээд нөгөө очих газар байхгүй. Одоо нөгөө ар гэр асраа хамгаалагч нь харгалзан дэмжигч байхгүй хүлээн авах газаргүй. Тэгээд нөгөө яг эмнэлгийнхаа харьяанд ингээл байж байгаа. Хоршин суугч юм шиг тийм. Тийм хүмүүс одоо 200 өнөөдрийн бол байдлаар бол 242 гэсэн баха. Тийм яг бас нөгөө албадын эмчилгээнийхаа тасгаас бас дахиад нөгөө засрал сайжралд аваад юу яагаад энгийн тасгар руугаа дахиад нэмэгдээл ороод ирж байна гэж. Бас урт хугацаагаар л шилжиж орж ирж байна гэж сая мэдээлжэлээ. Тэгэхээр нөгөө урт хугацаанд байрлах хүний тоо маань өдрөөс өдөрт өсөөд л байна гэсэн үг. Тэгээ нэмэгдээд л байгаа гэсэн. Тийм. За тийм сэтгцэн эрүүл мэндийн төвтэй холбоотой яг манай нэг чиглэлөг бол ийм байдаг. За хорих ангууд дээр бол бид нар бас яг тэнд нөгөө эрхэн зөрчигдсөн тий эрхэн нөгөө хорих хайлаар шийтгцэн эрхчлөөгөө хязгаарлуулсан иргэд байгаа. Хэдийгээр одоо гэмт хэрэг үйлдээд хэрэг зөрчил үйлдээд төрийн ял цэрлэл зэмээ одоо хүлээж байгаа хэдий боловч тэр хоригдл гээд байгаа хорих хадл идэлж бөө хүмүүст чинь заяамал ирэх гэж юм байх хэвээр. Эрүүл аюулгүй орчинд байх хэвээр. Амьсгалах агаар нь хэвэн байх хэвээр, ундны ус нь байх хэвээр, хоол шимт хижээлээ авах хэвээр, чөлөө цагаараа өөрийгөө хөгжүүлэх нийгэмших те заажил хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийнхөө үндсэн дээр гим хорийн нөхөн төлбөрөө төлдөг хүн төлөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэрэгжлийн шатны эмнэлгийн үйлчилгээ авах гэх мэтчлэн одоо тэр хүмүүст байгаа заяамал ирэхүүд бол тэнд зөрчигдөх ёсгүй. Тэгэхээр бид хэд бол одоо Монгол улсынхаа нутаг дэвсгэрт байгаа бүхэл хорих ангуудаар одоо тогтмол одоо жилийн 4 удирдалтаа л ингээл тойрол хяналт шинжилгээгээ хийгээл явдаг. Тэгээ манайх ингээд хяналт шинжилгээ хийгээд явж жагаад ерөөсөө ингээд нэг оцсон газар одоо нэг хорих анги дээр очлоо буцаж ирлээ хяналт шинжилгээний тэр тухайн хорих байгууллагаас нэг за жишээ ялах нь 200 300 хориход эдэлж байгаа хүнээс асуумж аавна. Бид хэд нууцлалтаагаар аавна. Ганцаарч хэлсэн ярилцлагыг мөн камергүй, алба хаагчгүй ийм нууцлалтай орчинд ярилцсан 20 30 40 хүнтэйж ярилцах тохиолдол байна, 50 60 хүнтэйж ярилцах тохиолдол байна. Нэг хорих байгууллага дээр 2 өдөр дараалж ажиллах ч үе байна. Тэгэд тэрнийхээ үндсэн дээр мөн давхар алба хаагчдаасаа бас бун алба хаагчдаа хөдөлмөрийн эрхтэй холбоотой ярилцлага асуумж аавна. Ингэж ирээд шалгалтынхаа хяналт шинжилгээнийхээ нэгдсэн дүнгээ бид нар нэгтгэж жагаад тухайн байгууллагад нь зөвлөмж хөргүүлдэг байхгүй. Тэгээд манай ийм дээр анхаарч шаашаа. Зөвлөмжөөр бол одоо ийм нөхцөл байдал илэрлээ. Хяналт шинжилгээний үнэнд энэ тогтооглоо. Ийм байж болзошгүй нөхцөл байдал байна. Тэгэхээр одоо энийг ингээд арилга гэсэн ингээд хэдэнт заалттай явж болно. Хүний эрхийн комиссийн тухай хуулийнхаа 35-ын 4-р заалт гэж байдаг манай гишүүний зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байгууллага албан тушаалтны одоо ажлаас нь бууруулах, чөлөөлөх, огцруулах саналыг бол дээд шатны байгууллагад нь хөргүүлнэ. Байгууллагын үйл ажиллагаа зогсоох саналыг бас мөн эрх бүхий дээд шатны байгууллагад нь хөргүүлнэ. За мөн түнчлэн хуулийнхаа заалтын дагуу зөвлөмж маань 30 хоногийн дотор заавалчгүй хариу нотломжтойгоо ирэх ёстой зураг одоо нэг одоо юу агааржуултыг засгсан бол зассан зураг нь тийм үү удаг ус гаргасан бол удаг ус нь гаргасан зураг нь шаардлагатай тохиолдолд бид хэд биечлэн очиж дахиж хэрэгжилтээ хардаг. Тэгээд эхлээд зөвлөмжийн биелэлд 30 хоногийн дотор иргэсэн тохиолдолд үнэлгээ хийдэг бид нар яг заалт бүрээр нь үнэлдэг л дээ. Эхний заалтанд одоо энэ биелжөө биелээгүй нь яагаад биелээгүй юм. За энэ дээр нь яагаад хариулт ирүүлдэггүй. Энэ дээр нь яагаад анхаарах хэмжээ аваагүй. За мэдээж тодорхой үе шаттайгаар цар хугацаа шаардлагатай хэрэгжих ёстой тийм ажлууд байвал тэргээ мэдээж ойлгоно. Уяат үүд. Тэгээд үнэлгээ хийгээд эхний удаадаа нөгөө байгууллагын удирдлагуудыг уулздаг юм даа. Ийм үнэлгээ авлаа. Одоогийн байдлаар тэгэхээр одоо энэ зөвлөмжийн энэ заалт яагаад хэрэгжээгүй вэ? Энэ яагаад 50% гараад ирвэ? Энэ яагаад 30% гараад ирвэ? Энэ яагаад 70 болчоод энэ хэрэгжих ямар юун дээр саад дотор байна яаж ингээл уулзсан. Тэгээд ингэж явсаар байгаа заалт маань заавал биелэгддэг. Заавал биелэгдэх шинжтэй хуулийн заалттай учраас биелэгддэг. Тэгэхээр энэ үрээнд бол одоо жижигч гэлтгүй маш олон одоо хүний эрхийн
эрүүдэн шүүтэй холбоотой зөрчил дутагдлыг бид бүхэн илрүүлж залруулж явдаг л да. Тэгэхээр бас хүмүүс бас нэг юм яагаад гэдэг эрүү шүүлдэхээр бас их юм хүчтэй хүлээж ингээд хүн дээр одоо нэг 9 эрүү шүүлтэж гэдэг юм уу одоо нөгөө нэг юм киноны сэтгхүүгээр ерөөхдөө ойлгоод байна л та тийм. Ойлгоод байдаг одоо зөвхөн ингээд нэг юм зодох цохих хүний бид одоо хүнд гэмтэл хөнгөнтэй гэмтэл учруулахыг одоо эрүү шүүлт талгах гэж ойлгоод байдаг. Эрүү шүүлт гэдэг маань өөрөө бие сэтгэлийн болон маш олон төрлөөр байдаг одоо орчин нөхцөлийн эрүү шүүлт байна. Ялуурлан гадуурх зүү бус харьцах одоо жишээлбэл ахмадын асрамжийн газар халамж гээд та хоёр одоо зүгээр төсөөлж бодоход одоо нар туссан нэг цонхтой хөшиггүй цонхны дэргэд одоо тэрэгэнцэртэй нэг хөгшнийг өдөржин суулгая л та тийм ээ. Одоо энэ бол мэдээж нөхцөлийн эрүүдэн шүүлтэнд орчин тэрүүн өөрөө босч явж чадахгүй шүү дээ. тэргээ хааж чадахгүй байна. За тэгээд маш олон төрлийн эрүү шүүлт байна. Одоо мэдүүлэг авахд байж байна. Тэгээд хэрэг хүлээлгэхийн тулд тулгаж гин үгүй тулгаж байдалтай. За тэгээд одоо 20 ангууд дээр бол маш их одоо нөхцөлийн эрүүдэн шүүлтүүд бас хийлэрдэг. Жишээлбэл одоо нэг цэгийн байрлал дээр одоо олон цагаар одоо явган суулгах асуудлууд бол одоо маш их байсан. Анх бид нарыг одоо энэ хяншилгийнээр явдаг багт хоригдуудын бар хамгийн ихэнд л хилдэг юм байсан. Одоо бүгд л одоо нөгөө цагаан махан гэдэг чинь эрэгцээ одоо цусны гоожц одоо тийм юмгүй хоригдол баг байхгүй шахуу алцаархал эдэлж байгаа хүмүүс өглөөнөөс ахвал орой хүртэл явган суулгадаг нэг цэгийн байрал дээр удаан суулгана гэдэг чинь өөрөө бас яг шийтгэлд орж байгаа. За тэгэл нөгөө нэг хоол унд чинь одоо дандаа махгүй байна тий авриц гэж нэг юм иддэг. 20 ангийн хоолны одоо тийм асуудал бол маш их яригддаг. За тэгээд нөгөө стандарт нэг өрөөнд одоо маш олон хүнийг нэг дор ингээ хорих те. За сахилгын өрөөний нөхцөл байдлахад гав гинтэнч байлгаж ах шиг те. Гавтай нь одоо сахилгын өрөө гэдэг чинь өөрөө ер нь эрүү шүүлт юм биз дээ. Яг го сахилгын арга хэмжээ авч байгаа одоо зөрчил гаргалаа гэж үзээд тэгээ сахилгын гээд нэг тусдаа өрөөнд л тусгаарлаж байгаа юм л да. Тэр нь тодорхой 20 ангийнхаа дээр дотоод зохион байгуулалтаараа ямар зөрчлөө энэ зөрчлийг зөрчил гэж үзнэ гэсэн зөрчлөлтөө сахилгын арга хэмжээ авчаад байгаа. Тэгээ сахилгын өрөөнд нас ингээд ороод ингээд үзэл явж байхдаас элдв бүсэл юм байдаг л да. Тэгэхэд манай сая би нөгөө түрүүн зөвлөмж гэдээ ярьсантай уялдуулаад бас юм 43 гэдэг нэг заалт байдаг. Энэ нь болохоор хууль ёсны шаардлага гэж үүдийн гишүүний. Энэ нь болохоор одоо яг зүгээр энгийн үгээр ингээ ойлгомжтой тайлбарлах юм бол одоо нэг юм амн зөвлөмж гэх юм уу? Одоо шууд газар дээр зөрчлийг арилгуулна. Хян шинжилгээ ингээ хийгээл явж байхад одоо саяын тэр сахилгын өрөөд гэдэгтэй адилхан ингээл яваад ороход тэр хүнийг хөл нүцгэн хүүтэн шалан дээр маш олон цагаар ингээ гавтаа байлгацсан байх юм бол тэрийг шууд арилгуулах шаардах. Тэр хуулийн заалт нь байдаг гишүүний бүрийн эрхт байдаг. Энэ хүрээнд бол бид нар бол 25 онд бол нийтдээ бараг 70-80-аад тийм зөрчлийг хян шинжилгээний өрөөнд шууд арилгуулж ирсэн. Одоо эмнэлгийн тусламж авч чадахгүй хүнийг газар дээр нэмэлгийн тусламж авахуулах. За тэгэл одоо орчин нөхцлөөс ахуулаад зөндөө юм байна л да. Жишээлбэл одоо нэг 20 анги дээр чинь ингээд 8 хорихол эдэлж хүн 8-даа ширээ тойроос суугаад хоолоо идэх гэж яхад донд нь 3 нь л халбаг байгаа байхгүй юу. Тэгээд тойруулж иддэг байх жишээтэй. Наацхан гигиены асуудал. Энэ мэдчлээ. Эдгээр ч надаа бүгдлээрээ л ер нь яг хүний эрхийн зөрчин шүү дээ. Яг хүн өөр дээрээ ингээд аваад үцхэр энэ бол ерөөсөө байж боломгүй л юмнар маш их байдаг аахгүй. Тэгээд энэ болгоныг арилгуулна. За одоо сүүлд сая хамгийн сүүлийн жишээгээр би эмэгтэйчүүдтэй харих анги дээр сая хамгийн сүүлийн манай хян шинжилгээ хийгдээ сая өнгөрсөн 7 хоногт дуусаад зөвлөмжөө хургуулж байгаа. За тэн дээр бас маш олон ноцтой зөрчлүүд өмнө нь манай зөвлөмжөөр хэдийгээр энэ үүрэг даалгавар энэ ингээ зөвлөөд өгөөд арилгуулж исэн боловч дахиад бас дараагийн хян шинжилгээнд очиход илрээл гарч ирж байна лээ. Тэгэхээр яг тэр нэг хугацаа давтамж ер нь та эдийн хувьд одоо яаж гардыг сургуулийн дотор байр хүртэл орж байгаа шүү дээ. Дотор байр хүртэл бид нар ордог. Тэг яагаад бидэд бол аль болох тогтмол гэдэг хуулийнхаа заалтын өрөөнд маш олон л очихыг хичээдэг. Гэтэ яг үнэндээ бол манай хүн хүчний бололцоо маш цөөхөн байдаг л да бидгээд наймуулаад байдаг. Тэгээд талбар дээгэл хичээж ажилладаг. Дотор байран дээр бас маш олон одоо 2025 онд бид одоо Монгол улсын Улаанбаатар хотын нутаг төгсгөрт байгаа нэлээдгүй олон хөдөө аж ахуйн их сургууль, ангаахын их сургууль,
шинжлэх ухааны техникийн их сургууль, Сүйс, одоо Монгол энэ консерватори ингээд давсан битүү дотор дотор байруудаар ингээд тогтмол бас явсан. Тэгэхээр яагаад дотор байр бас ингээд манай чиг өргөл ороод ирдэг юм бэ гэхээр тэр хүн бас нөгөө өөрийнхөө хүслээр гарч явах боломжгүй нөхцөлд орчдөг байхгүй юу? Одоо жишээлбэл цагийн ингээд юу хуваард орчоод за мөн тэр цагийн хуваараа зөрчсөний улмаас тухайн оюутан маань бас л нэг юм сахилгын маягийн шийтгэл хүртэл аваад хил амаар доромжлуулах те хүний нэр төр зөв бус харьцаа хандлагыг байрныхаа одоо те комендант одоо байрны багшаал багштын зүгээс авах. За хоцорж ирсэн тохиолдолд одоо нойлын өрөө цэвэрлүүлэх, коридор угаалгуулах ч гэдэг юм уу. Ийм шийтгэл бас амсдаг. За жишээлбэл нэг оюутан охин CU-гийн 24 цагийн ажилд шүн одоо 24 цагаас ажил нь эхлэх гээд ах тэр охин байрны хаалга 10 цагаас барихаас өмнө гарч байгаа байрнаасаа. За өвөл байлээ гэж бодъё л да өвөл. 2 цагийн өмнө гарч ирсэн. Баг 3 цагийн өмнө гарч байгаа. 9 цаг ч юм уу гарч байгаа байхгүй. Тэгээд тэр хүүхд ингээд ажлынхаа цагийг эхлэх нэг газар хугацаанд хаана байх вэ гэж байж байгаа. За өглөө тарлаа 6 цагт буучиж байгаа ажил нь оюутан охин ч юм хүү те. Тэгээд ингээд ирэхээр онгоогоог байгаа байр маань болоог байгаа шүү дээ нөгөө 8-9 гээд бас л цагийн хуваарьнд бас ингээд бүлээх болчихж байгаа. Гэх мэтчлээ эдгээр зөрчил байдаг. За тэгээ бүр оюутны байрнууд дээр чинь өдөө одоо бас энэ 21-р зуундаас энэ одоо хിവэрэ байсан байлаа гэж юу гэж бодохоор юм нэр айгүйх байсан л да. Одоо ингээд эрэгтэй эмэгтэй угаалгын өрөөнүүдийн ерөөс тусгаарлаагүй. Тэг хаалга байхгүй. Ингээд нэг юм тор ингээд унжуулсан. Тэсэрнээс ингээд нэг игнэнд нэг чигийн байрал дээр 3 шүршүр тавьсан. Тэгээ нэг эмэгтэй оюутан охин усанд ороод гарч ирэхэд тэнд ингээ халз хинтэж тайралдах боломжтой. Ингээд эрэгтэй энж цовж जैन эмэгтэй ер нь ингээд ямар ч тийм цоож туурахгүй ихэнх нь тусгаарлаагүй ерөөсө тэр угаал дээр. Тэгээ тэр нь бас цагийн хязгаарлалтай. За тэгээд нөгөө хоол хийх гэхээр нөгөө тустай юм галгооны цэг байхгүй. Тэгээд өрөөнд дотроо жишээлбэл чи бид гуруула 3 өөр хоол идмээр л шүү дээ тийм үнийг өөрөө. Тэр жижигхэн метр квадрат өрөөнд 3 төрлийн хоол хийгээд тэр утаа унаар тэр хувцсан шингэх тэр хичээл хийх нөхцөл бололцоо яах вэ гэд ингээд маш олон зөрчлүүд бас байсан. Энэ одоо тоочод байвал барахгүй. Тэгээд энийг бол зөвлөмжөөр бид нар бүгдийг нь өстой бүрэн арилгуулсан. Нийтдээ бүр хамгийн өндөр одоо их хөрөнгө мөнгө зарчуул сэтгэл гаргаж бүр ажилласан манай нийт одоо их сургуулиуд маань бид нар одоо маш их баяр талархалтай хандсан. Тэрэнд бол 5 тэрбум төгрөг зарцуулсан. Одоо сургууль болгоных нийлээд тийм тэгээд одоо бүх засвар үйлчлэгийг хийсэн. Бүх одоо тэр манай зөвлөмж өгсөн бүх оюутны дотор байрны эрэгтэй эмэгтэй угаалгын өрөө тусгаарлагдсан. Давхарт нь ялгуулсан, цааж дуурахтай болгосон, хоол хийх цэгүүдийг коридорт нь гаргасан. За тэгээд тэр хөрөгч хөлдөөгчний тоог нэмсэн, интернет нь байдаггүй байсан бол байдаг болголоо. За бүр энд бүр нэг онцолж хэлгээд ангаахын шинжилгээ ухааны их сургууль бүр ийм чип гаргаж өгсөн оюутнуудтай байгаа чипээр цагийн хуваарьд баригдалгүйгээр тэр одоо биднэрт бас айгүй тийм сайшаалтаа одоо жишг болохоор туршлага бас нэвтрүүлж байгаа бусад сургуулиудаас. Тэгээд таны яриг ингээд сонсохоор эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа гэхээс илүү одоо хүн бүрийн бас эрхийн асуудлыг яг зөв системд голдролд нь оруулж лана л да тийм ээ. Тий, ер нь бол ингээл хүний эрхийн асуудал гэдэг чинь одоо бүгд л хүний эрх болж байгаа шүү дээ тий. Тэгээ энэ дундаа бас яг ингээд нэг юм хаалтаа хаалга гэдэг манаас өөрөө бас тэр болгон хүн хурц үйлчлээд тахааргүй газрууд гэдгээрээ манайх их онцлогтой. Ахмадын асрамж, хүүхдийн асрамж халамжийн маш олон байгууллагууд дээр очсон. Хүүхдийн халамжийн байгууллагууд дээр очиход хүртэл хүүхд манайх ч одоо маш олон төрийн бус хүүхдээ өнөр бүл төвөөс эхлээд Монгол төсвийн байгуулагдсан өнөр бүлээс эхэлдэг штеп. Тийм тэн дээр одоо жишээ дурдахад бас одоо хүүхдийн эрхүүд дээр жишээлбэл та бүхэн одоо бага насны хүүхдүүдтэй хүмүүс бол мэдэн штеп. За ерөөд оюутны байраар бид эдийн яг нэг өмнөх 30 минут ингээд дуусчлаа шүү дээ. Яг энэ асуудлыг ингээд цаашаа ингээд үргэлжлүүлээд ерөөхдөө бас явъя гэж бодож байна. Тодорхой хэмжээний оюутны байруудыг ерөөхдөө бол хаагур байрладгийг бол хүмүүс мэдчихэж байгаа. За тэгээд мэдгүй одоо тэр болдог ч юм уу болдгоо ч юм уу нөгөө подкастаар дамжуулаад оюутны байр нэг адиалаар авирдаг байсан нэг нууцаар ингэдэг байсан. Тэрийг ихтэй их гоё юм болгож яриад байгаа юм л да. Тэр ихтэй бас
айгүй мэдгүй нэг урьдчилан сэргийлэхээс илүүдэг нэг юм санаа сэтэл өгöd байгаа юм шиг нэг тийм сонин зүйл болоод байдаг л да. Оюутны байрны нөхцөл байдлыг ингээд цааш нь өшөө илүү дэлгэрүүлж ярих юм бол яг асуудал бас зөвхөн одоо юу гэдэг энэ цэвэр санхүүжилттэй бас холбоотой байх боломжтой. Ягаад гэхээр дандаа ихэвчлэн нөгөө хуучин байрнууд байдаг харагддаг. Тийм. Социализм үед баригдчихсан л байраад байгаа шүү дээ. Тий. Мэдээж бүх юмны ард бол санхүүжилт мэдээж яригдана тий. Тэгэхээр энэ санхүүжилтийн асуудал байгаа. Мөн дотоод дүрм журмын асуудлуудаас байгаа. Өөртөө дотооддоо дүрм журмаа одоо ингээд зөв боловсон орны хууль нийцүүлээ, шаардлаганд нийцүүлээд ингээд гаргачихвал тэрийгэ мөрдүүлчүүл хэрэгжиж болох үс юмнар. За тэгээд алба хаагчдаа соён гэгэрүүлээ те хүний эрх шүүлт одоо энэ зөв бус харьцаа хандлага гэж юу вэ? Энд ингээд сургалт аваад ингээд яах юм бол шалгуур болох жишээ тийм ажлууд. Мэдээж санхүүд баригдахгүй зүйлүүд маш их хийж боломжтой ажлууд байгаа байхгүй. Одоо оюутны байранд орох гэрээг ингээд судлаад үзэхэд гэрээндээ бол маш их юм тусгацсан байгаа шүү дээ. Уг нь бол одоо эрх үүрэг нь тийм одоо оюутны байрны зүгээс ч одоо интернетээр ханган тий. За хичээл хийх нөхцөл болцоогоор яана ийм гизээ юмнар байгаа шүү дээ. Тэгж нэг өрөөнд метр квадрат нь хүртэл хүрэлцэхгүй л байгаа гих мэдчлэн юмнэр их бий. Гэхдээ сая бас 2025 оны яг сүүлээр 12 сарын хэдэнд илүү одоо санахгүй оюутны дотор байруудын стандарт батлагдсан. Тэгэхээр одоо энэ жилээс мэдээж бүх оюутны дотор байрууд маань тэр стандартаа мөрдөөд ажиллахад бас их төвшил гаргах байх гэж бас найдаж байгаа. Тэгээ манайхаас бол Монгол Улсын консерватор соёл урлагийн их сургууль за өөр айл сургуулиуд үлээ яг санахгүй санаанд орж байгаа ингээд үе шаттайгаар сургалт аяг их авсан тогтмол манай зөвлөмжийн дараагаар тэгээд одоо дотоод журамдаа маш их өөрчлөлт хийлээ. Камерыг шинжиллээ. Одоо бид нарыг одоо очиод ингээд асуумж аваад оюутнуудаа ярилцлага хийх чинь тэнд камер байдаг маш их юм олгоод алддаг оюутнууд дандаа л тэр нь ингээд бүр ингээд нэг юм хэвшмэл болцсон. Тэгээд алдчихлаа дээ штэ. Тэгээд мэдхгүй тэгээд нэг камер нь ажиллахад энэ хин шаардлагын мэдж байгаа хүн ч байхгүй. Байгууллага нь мөр тэр камера шүүдэг хүн тодорхойгүй гэх мэтлэн тэгэхээр камерын ашиглах журмыг эзэмжүүлэхийг асуудлыг бүх оюутны байрууд мөрдүүллээ. Тэгээд оюутнуудаа мөн одоо дүүргийнх нь гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх байгууллагуудтай хамтарч ажиллахыг зөвлөмжөөр зөвлөсний хүчинд одоо оюутнууд маань одоо эрхээ хамгаалах эрхийг мэдэж эхэлж байгаа. Тэгээд энэ хэрүүнд бид нар бас одоо яг оюутны сурагчдад зориулсан одоо эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны гарын авлага боловсруулаад одоо ер нь хэвлэлтэй шат руугаа орж байгаа. Тэгэхээр энэ бас оюутнууд маань бол багш ажилчид албаа хаагчдад бас хэрэгтэй эрх зүйн баримт бичиг тийм гарын авлага гаргаж ирнэ гэж бодож байгаа. Оюутны дотор байраас гадна бас хөдөө орон нутгийн сумдын бас дотор байраад ерөнхий боловсролын сургуулийн хүмүүс бас тэнд сурч амьдардаг. Тэгэхээр тэр талаар бас шалгалт явуулахад ямар байсан бэ? Тийм. Манайх болохоор шалгалт гэж ерөөсөө явуулдаг. Дандаа шинжилгээ тийм. Тэгээд зөвлөмж өгнө. Төв аймгийн ерөнхий боловсролын сургуулийн яг ерөнхий боловсролын сурагчдын дотор байрандаас шинжилгээ хийж ажиллаж байсан. Мэдээж эднэрд нас онцлогтой гэр орноос аслагдмал газар тий. Ингээд бас зөвхөн тэр оюутны зөвхөн тэр дотор байрныхаа одоо багш ажилчдынхаа л одоо хараа хяналтанд оролт байж байгаа бага насны хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр тэнд бас мөн бид нэр зөвлөмжөө өгөөд ажиллаа зөвлөмжийн хэрэгжилтийг аваад Төв аймгийн иргэдийн хурлын дарагт нь битгий зөвлөмж хөрвүүлжсэн байдлаа. Тэгээ хэрэгжилт маань одоо бас хэрэгжих чатандаа мэдээж яг тэр санхүүгийн асуудалтай удаашралттай төсөвт суулгаад эх оны төсөвт суулгаад тэр төсвийн хүрээнд шинжилгээ асуудал бол одоо явж байгаа гэсэн үг. Үргэлжлээл бас байр шим савтай холбоотой асуудлууд маш их байгаа. Хөдөө орон нутгийн хувьд бол энэ дээр одоо нөгөө нэг хүний одоо нэг заягдмал ирэх гээл нэг юм аваад үзэнгүй зөвхөн одоо юу гэдэг за оюутны байр ч юм уу эсвэл нөө сурагчдын дотор байргингүүтээ нэг тодорхой хэмжээний комендант ч юм уу эсвэл нэг хариуцсан хүнээс гэдэг зүйл бас орж ирэх нь л дээ. Үүнээс гадна энэ судалгаа хийж явж байгаа хооронд үе тэнгийн хоорондын бас нэг юм харилцаан дээрээс нэг юм эрүүдэх юм орж ирж байна уу? Яагаад гэхээр нэг дээд ангийнх ч юм уу, дээд курсийнх ч юм уу, эсвэл нэг биеийн өгөгдлөөрөө нэг юу гэдэг энэ айгу буруулдаг гэдэг нэг юм нийгмийн статусыг тухайн одоо орчиндөө бий болгочдөг. Тэгээд энэ нөгөө судалгаанд дунд угаасаа ярилцлага хийж гин гэж байгаа шүү дээ. Ярилцлага хийж байгаа юм чинь асуудал юу вэ гэдэг. Тийм асуумж явуулж байгаа юм чинь энэ дээр ерөөхдөө нэг ийм хүүхэд намайг ингэж дээрлэхэд байна гэсэн зүйл юу н орж ирж байна уу? Ирдэг. Ирсэн. Ер нь иржсэн. Ер нь асуумж бол ер нь ярилцлагын хүрээнд бол маш их зүйлийг ер нь мэддэг бид нар одоо яг тэрэн дээр маш их
зүйлээ олж мэдэж гаргаж ирдэг л дээ. Оюутнууд маань бол маш дэлгэрэнгүй бичээд бүр өөртөө зорж ирж уулзаад тэгэхээр яг зарим одоо тухайн сургуулийнх нь нэрийг одоо дурдаад яг зарим сургуулиудад бол яг тэр нөгөө одоо нөгөө курсын оны ялгаа гэдэг байна үү дээ одоо ингийн ялгаа тэрэн дээр бол оюутнуудад маш их тийм одоо нэг хүсэлтээ илэрхийлж ирсэн одоо нэг нэгдүгээр курсных нь бол нэгдүгээр хоёр нь бол хоёроо гурав нь гураараа ингэж байрламаар байна. Бас ингээд нөгөө өрөөндөө ингээд дээд ангийн ах эгч нартай орчхоор ингээд дарамт шахалтанд байгаад байна. Зөв бус надтай харьцаад байна. Намайг одоо бас ингээд дээрлэхэд ийм асуудлууд байгаад байна. Тэгэхээр бид нараас ийм одоо ийм санал хүсэлттэй байна гэсэн юм нилээдгүй ирж ирсэн. Одоо ингээд гадаанаа гаргаад төвччдэг оруулдаггүй. Дээд ангийн ах эгч нар маань ингэждэг. За тэгээд ингээд өрөөндөө одоо ингээд би ингээд хичээл намаа хийх гээд ингээд босоод гэрлийн хасаагаа суухаар унтраа гэдэг гих мэдчлээ одоо ингээд зөндөөл их юм тэн дотор бичигдэж бид нар чинь тэр болгон л ингээд хэрхэгчлэн уншиж байгаа шүү дээ. Тэгээд энэ үрээндээ мөн бас энэ асуудлыг тухайн зөвлөмжөөрөө их сургуульд нь зөвлөсөн. Зөвлөмжийн хэрэгжилт маань харин бас бидний сэтгэлд нийцхүүцээр одоо давхараар нь курсээр нь ялгаад байршуулдаг болсон гэж бас хариу ирж байгаа биднээс. Үр дүнд хүрж байгаа маш сайхан тийм. Тэр хэрээр олон хүмүүсийн бас нэг эрхэн оюутнуудын маань ирэх бас хангагдж байгаа. Тийм. За үүнээс гадна энийг бас нэг асуумаар санагддیں۔ Юу гэхээр хэдэн оноос хойш гэлээ яжсан сүүлийн хэдэн жилд нөгөө бид нар нөгөө дайнгуу газар амьдраад байгаа мөртлөө цэрэг явж байгаа хүмүүсийн эрүүл мэнд ч юм уу амь насны ингээ за жилд баг худалч өнөнгөө нэг юм дунджаар аваад зүүн 6 хүний амь нас зүгээр цэргийн албанд очсноор амь өргөдөж чинь гээд яг хөө тэр нөгөө тоон янз бүрэл байдаг л байх л та. Тэгэнгүүт энэ дээр шалгалт гингүүд цэрэгчийн өөрөө тусгай онцгой объект гэж явдаг. Тэгээ заавал нөгөө урьдчилж ингэж юу гэдэг нөгөө мэдэгдэл өгж ийж тэрийн зөвшөөрөл авч ийж нэг очих гэх юм уу. За тэр нь нэг өсөндөө айгуу тийм алдаатай зүйл болж ирэх гэж байгаа байхгүй. Яг л бэлтгэлтэй нөгөө хэд нь бэлтгэлтэй хүлээгч гэдэг юм уу те. Яг иймэрхүү байдал дээр одоо энэ цэрэг юм уу батлан хамгаалах салбар дээр бас ямар зохицол хийх боломжтой тийм. За манайх бол яг хуульд зааснаар бол бид нэр цэргийн сахилгын байранд бол хэн шинжилгээ хийх эрхтэй. Тэгээд энэ хүрээндээ бас зэвсэг түвшний 032 дугаар анги дээр цэргийн сахилгын байран дээр хэн шинжилгээ хийгээд бас зөвлөмжөө өгөө тэр сахилгын байрыг одоо орчин нөхцөл цэргийн сахилгын асуудалтай холбоотой дүрмж одоо прокурортой хамтарсан журмыг нь шинжлэхтэн гишүүний зүгээс одоо саналаа тусгаж ерөнхийлөлтөөс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааныхаа зүгээс бас санал зөвлөмжөө тэр журамд нь оруулж ажилласан. За мөн одоо яг өнөөдөр манай хүний эрхийн комиссийн тухай хууль улсын хурлаар яг өнөөдөр хэлэлцэж байгаа. Энд ямар асуудал орж байгаа гэхээр одоо дотоодын цэрэг зэвсэг хүчин одоо цэргийн анги салбар байгуулга нэгжүүдэд эрүүшүүлэлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас сургалт одоо ордог ийм зохицуулалт орж байгаа хуулийн заалт нэмэлт өөрчлөлт орж байгаа. За энэ хууль маань одоо ингээд батлагдаад ирэхээр бид бүхэн маань яг л одоо цэргийн анги бүх салбарууд дээр очиж хурц ингэж ажиллаж сургалт зөвлөмж таслах ажиллагаа одоо хийж ажиллана гэсэн юм юутай байгаа. За мөн нодлон 2025 онд бас бидэд бас дотоодын цэргийн их сургууль биш батлан хамгаалахын жанжистапта хамтраад сургагч багш бэлтгэсэн. Яг ерөөшүүлтээс урьдчилан сэргийлэх хүний эрхийг хамгаалах сургагч багш нарыг бэлтгэж бас амжилттай зохион байгуулж бас ажилласан байгаа. Цэргийн хүрээнд бол нэлээдгүй ажлууд одоо цаашдаа бол одоо маш их ажлууд бол хийгдэж эхэлнэ. Өнөөдрийг хүртэл бол нэлээдгүй бас яг энэ хүрээндээ бол эдгээр ажлуудыг хийгээд ингэж явж байгаа. Яг хууль батлагдахад л одоо бидний одоо сургалт хийх, танин мэдхүү тий одоо эрүүшүүлэлтээс урьдчилан сэргийлэхийг одоо ойлгуулах, таниулах, саянгийг гэрүүлэх цэргийн одоо алба офицер, бэлтгэгч нар цэргийн алба хаагж байгаа хүмүүстэй бүгдэнд нь одоо юм хурц одоо ингэж сургалт зохион байгуулах боломжтой болно л гэсэн үг. Ингээд яг бодохоор хүрээлэл одоо очих хэвээр салбаруудыг бодохоор та бүхний хүний нөөц үнэхээр яхаа аргагүй багтахаар байна л та. Хаанаач хүрэх хэрэггүй тийм ээ. Тийм манайх одоо уул нь бол хүний нөөц чинь 10 байсан санагдаж байна гэж бас л ингээл жил бүрийн л одоо ингээл нөгөө дөрийн дээд байгууллагаас тавьж байгаа шаардлага өрөөнд цомхтголд ороод бас нэг албан оронтойгоо ингээл хасуулаад ингээл явдаг. Тэгээ манайх одоо эрүүшүүлэлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн гэдэг 4 миний хэлсэн доктор профессор Яа Цэлмэн гэж хүн. За нэг хэлцээний дарагтай мөн доктор Үнэн Төгс гэж хүн байдаг. За тэгээд ахлах референтээр нь би байдаг. За сургалт хариуцсан нэг референт, хэвлэл мэдээллийн асуудлаа хариуцсан нэг референт. За тэгээд
тогтоол шийдвэрийн биелэлд хариуцсан ахлах мэргэжилтэн 1, олон нийт хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн 1, хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн 1 гэл яг ингээл байдаг. Тэгээд манай жолоочулан гэрээт ажилтан маань бас нэг ингээд яг ийм бүрэлдэхүүнтэй л тэгэл зүтгэдэг те. Одоо 4 жилийн хугацаа өнгөрчжээ. Тэ 4 жилийн хугацаанд одоо та бүхэн бас өөрсдийн одоо үр дүнгуудээ хуваалцаад жил ингээ гаргаа явж байгаа хаа. Ер нь одоо яг хамгийн сайн та бүхний зөвлөмжийг үйл ажиллагаанд нэгтгэхэд, шигтгэхэд үйл ажиллагаа одоо засаж залруулсан тийм газрууд юу вэ? Хаана вэ? Мэдээж бүх байгууллага маань одоо зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энд бол одоо тэр энэ гэлтгүү. Мэдээж одоо яг хуу миний сэтгэлд үлдсэн одоо олон ажлууд байна л да. Сая оюутны бол яриасан. Хүүхдэд асрамж халамжийн байгууллага байгаа. Мэдээж энэ бас эмзэг бүлгийн манай хүүхдүүдийн эрх ашиг бас их зөрчигддөг тохиолдлууд нэлээдгүй байдаг. Одоо түрүүн би нэг яг ярих гэж байгаад нэр энэ орхигдсан байна. Тэ хүүхд халамжийн байгууллага дээр одоо бага насны хүүхдүүдтэй 10 жилийн одоо хүүхдүүдтэй хүмүүс бол мэдэн штэ нөгөө эдүтэн гэл хичээл ороход нэг юм iPad, таблет гар утсан ингээ заавчгүй шаарддаг штэ англи хэлний хичээл мичээл гэл нэгээс тавд. Гэтэл одоо хүүхд асрамж халамжийн байгууллагад байгаад сургуультай ингээ сурч хүмүүжэд явж байгаа хүүхдүүд маань тухайн цагийнхаа хичээл дээрээс ингээд гадаа гараа зогсдог байна л да. Маш харамсалтай дөрөв нөгөө нэг одоо хэрэгсэл байхгүй таблет наахгүй гар утсан байхгүй. Гэх мэтчлэн за зарим ингээд хүүхд асрамж халамжийн байгууллагаар явж байхад ч ингээд мөн л нөгөө нэг октоодынх нь өрөөнд цоож туурахгүй усан дорох өрөөнд бас л нэг тийм араа тасалгаа идэх байхгүй. Тааламжгүй орчинтай. За бүр зарим хүүхд асрамжийн байгууллагын одоо нөгөө камерын хяналтынх нь ерөнхий камерын хяналтын дэлгэцэн захирлынх нь өрөөнд гэтэл ингээд тэр камерын дэлгэцүүдийг харж идэл одоо охин хүүхдийн орлоо шууд тусгагдсан чиглэлтэй ингээ камер нь ингээ буруу байрлалцсан ч юм уу те. Энэ болгоны хүртэл нарийн нюанстай бид нар ингээ олж харж залруулалтаа мэдээж тэр зуршиг газар дээр нь арилгуулын зөвлөмжөөрөө ингээд арилгуулна. Өнөр бүл төвдөө бас зөвлөмж хургуулж ирсэн манай өнөр бүлтүүд маань бас их зөвлөмжийн хэрэгжилтийг аягүй сайн хангаж ажиллаж байгаа. За мөн ахмадын асрамжийн газар одоо нөө Батсанбар дэх ахмадаас халамжийн асрамжийн газар тэнд одоо маш олон ахмадууд маань яг нөгөө төрөлцсөн асрамжиндаа ингээл асруулаад ингээд байж байгаа. Тухайн асрамжийн байгууллага маань одоо 100 жилийн бас түүхээ сайхан тэмдэглэж өнгөрөөллөөдөө тий. Гэтэл одоо Батсанбар сум руугаа явдаг одоо тэр зам нь ямар ч одоо нэг тийм машин тэрэг явахад маш хүндрэлтэй намайг балчиг шаав суудаг одоо хүн ахмад настай хүмүүсийг одоо тээвэрлээд ахмад настан байдгаа энгийн үнэтэй асфальт биш тий. Тээвэрлээд явхад хүртэл тийм хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан. Одоо тэрний одоо 7.7 км одоо хатуу учралттай замыг одоо манай зөвлөмжийн өрөөнд албагдах одоо зам тээврийн яам албагдах дээждний байгууллагуудад нь хөргөөснөр замтай болж байгаа гэх мэтчлэн. За дэ мэдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих ангуудын нөхцөл байдалд маш их сайжирж байгаа. Одоо хорих ангууд одоо бүгдээрээ л одоо эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа гэдэг юу гэдгийг одоо мэддэг боллоо. Хаана ирэхээ гомдол гарах ирэхээ бас хорихол эдэлж байгаа хүмүүс нь бүгдээрээ хаана ирэхээ гаргаж гомдол гаргахаа мэддэг боллоо. За харанхуй бүс байхгүй боллоо. Камергүй бүс гээ одоо бүх газрыг камержуулах, камерын одоо тэр хадгалалтын хугацааг тэгээ тогтмолжуулах, камерын хяналт нь ямар байх хэвээр, стандарт нь ямар байх хэвээр, журам нь ямар байх хэвээр нэг жиг хэрэгжүүллээ. Мөн цагдаагийн байгууллага дээр мөн эрүүлжүүлэх саатуулах төв мэдээж манай бас очих объект байдаг. Тэгээс эрүүлжүүлэх саатуулах бүх байруудаар маа явсан мэдүүлэг авах өрөөг стандартаар нь яг мөрдүүлсэн. Мэдүүлэг авах ч юм маань одоо та хоёр шиг ингээд өөдөөдөөсөө харж байгаа чинь хоёрд арт тал чинь нэг камер байх хэрэгтэй байхгүй юу? Энэ таны царайг, тэр нь таны царайг яриаг ингээд та мэдүүлэг авж байгаа, та мэдүүлэг өгч байгаа юм л ингэж ажиллаж явах хэрэгтэй стандарт нь. Энийг одоо бүх шатанд нь яг стандартыг мөрдүүлээ мэдүүлэг авах прокурорын одоо баталсан дээр яг мэдүүлэг авах хүрээний стандарт дүрм журамд нийцүүллээ. Гэх мэтчлээ одоо ингээд очиж байгаа энэ хариуцсан салбар чиглэл бүрдээ бид хэд одоо тодорхой акт дэвшилтэй маш олон ажлуудыг хийж бүтээж ажиллаж байгаа. Энэ хүрээнд бас одоо энэ эрүүдэн шүүхийн дээд хороо SPT энтер гээд одоо нөгөө
APT гэдэг газрууд байдгийн одоо эрүүдэн шүүхийн дээд хороо гэдэг нүүбийн дэрэгдэх тэндээс одоо манай Монгол улсын NPM гэж байгаа National Preventive Mechanism гэдэг эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх манай үндэсний механизмыг бол бүс нутагтаа тэргүүлж байна гэж үнэлгээг өгсөн. Энэ нь одоо маш богино хугацаанд боловч маш их зүйлийг бүтээн байгуулсан бидний одоос дэлхийн нийтэд бас танигдаж басан олон улсын төвшөнд өндрөөр үнэлэгдэж байгаа да бас таашаалтай сайшаалтай байгаа. За мөн одоо ингээд эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны гишүүн маань одоо маргааш нөгөөдөр Австри улсын бас олон улсын хуралд бас хэлтгэгчээр оролцож байгаад уригдсан байгаа. Тэгээд энэ одоо Монгол улсын эрүүдэн шүүхийн үндэсний ажиллагаа хэр зэрэг ажиллаж байгаа гэдэг нь бас дэлхийн нийтэд үнэлэгдэж байгаа. Нобелийн хэмжээнд яригдж байгаа бас сайн ажиллаж байна л гэж өөртөө бас дотроо бас баярлж явж байгаа шүү дээ. Тийм байна тий. 22 оноос хойш ингээд даваад зүг. За 22 оны 6 сарын 2-нд гэж хэллээ тийм ээ. Тийм. 6 сарын 2. За тэгэнгүүт яг нөгөө анхны жил гэдэг утгаараа 22 23 онуудад бас хүндрэлүүд байсан уу. За тэгээд тэр чинь нөгөө хандлага гэдэг зүйл чинь шууд тэр дороо өөрчлөгдөхгүй шүү дээ. Хандлага ер нь энэ сүүлийн 4 жилийн хугацаанд яаж өөрчлөгдсөн бэ гэдэг талаас ярих юм бол чи одоо бас жоохон эмзэг эвгүй газруудаар бас явж иж таарж байгаа шүү дээ. За яг хөө сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв энэ бол эмнэлгийн байгууллага арай өөр байгаа. За гэхдээ хориг анги ч юм уу за эсвэл асрамжийн газар гэхэд манайхтыг жоохон юм негатив юм хараад бодоод идэв. Гэхдээ эн чинь бол тэр үний бас нөгөө нэг асар хамгаалгал нэг юм төв байгаа шүү дээ. Ингээд аваад үзэнгүүд эхлээд нэг оронгууд нэг юм урилгахгүй зочин гэж нэг манайхны нэг юм ойлголт өгдөө шүү дээ. Урилгахгүй зочин ирлээ гэдэг нэг жоохон нэг юм хүүтэй хандчих гэдэг. Энэ нэг анхны жилүүдэд нэг тиймэрхүү хандлага бол байсан биз? Анхны жилүүдэд байсан л яг анхны байгуулагдсан үед нь бол би бол байгаагүй л дээ. Гэхдээ бас манай хамт олонныхаа бас одоо манай асуудал эрхүүлсэн гишүүн болон манай анхны байсан хүмүүсийнхээ дурсамж яриаг сонсож байхад бас мэдээж баггүй хүндрэлүүд те энэ олон мянган километр замыг цөөн хүчээр туулж ингэж очиход бас мэдгүй газрууд бас байна те хүлээж авах ойлгохгүй бас мэдээж юм байсан л байгаа. Би бол одоо энэ байгууллагад ороод 2 жил гарсан болж байгаа. Гэхдээ мэдээж бид нар чинь нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийнхаа дагуу ингээд нүүбийн бүрэн эрэхтэй бид нар чинь олон улсын тэр конвенцийнхаа 2135 гээд манай бүрэн эрх бүр дарахын эрх юм бидлэн гэсэн бүр заалттай бүр за тэгээд хүний эрхийн комиссийн тухайд бид нар аль цаг үе саадгүй нэвтрэнэ гээд одоо яг тэр нөгөө орчих газруудаа бидний үнэмлэхэн дээр хүртэл тэр маань байж дэг хуулиараа мөн баталгаажуулсан байдаг учраас бид хэд хуулийнхаа дагуу тэрийг үзүүлэл нэвтрэн орно шинжилгээгээ хийн. Мэдээж зөвлөмж өгөө зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаад хэрэгжүүлэхгүй байгаад ирэхэд зохиолдолд мэдээ хариуцлага гаргах хэмжээ яригдсан шүү дээ. Гэхдээ мэдээж одоо нөгөө шууд одоо тэр хүнийг албан тушааланд чөлөөлөх тийм заалт нь бол байхгүй л да. Чөлөөлөх саналыг дээд шатны байгууллагад нь гишүүний зүгээс боломжилж байгаа юм. Мэдээж гэхдээ энэ хүрээндээ бас ингээд яг зөвлөмж манай өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаад одоо 2025 онд гэхэд бараг 25 6 албан хаагчид албан тушаалаас буурах чөлөөлөх цалингийн арга хэмжээ авах одоо тий албан тушаалаа өөрчлөх гэд ингээд хариуцлага зуулдаад ирэхээр аяанда энэ хүмүүс маань одоо зөвлөмжийн маань хэрэгжүүлэх тийм нөхцөл болцоор байгаа л өөртөө ч бас тэг хүний эрх гэдэг бас маш ойлгодог болж эхэлж байгаа. Сургалт маань тогтмол бас ингэж явж байгаа. 4 чиг үүрэгтэй шүү дээ манайх яг үндсэн. Хяналт шинжилгээ тогтмол хийн. Сургалт сурталчилгаа хийн. Одоо соён гэгэрүүлнэ, иргэд төрийн бос байгууллага олон нийт таниулна, сурталчилна, гарын авлага одоо гаргана гэд ингэ байж байгаа. Тийм яг энэ чиг үүрэг одоо бол бүгд мэддэг л байгаа. Түрүүн таны ярианд бас дурдгдсан гомдол саналаа бас та бүхэнд бас хэлээд те тухайн одоо асрамжаан газарт байгаа хүн байд юм уу, хорих газарт хоригдож байгаа хүн байд юм уу, ийм гомдол саналаа хэлэнгүү та бүхэн тэнд нь очиж шинжилгээ хийх юм. Зөв. Ер нь манай дээр одоо ингээд ирж байгаа өргөдөл гомдол манайх бол яг хуулиндаа бол бид нар бол гомдлыг бол хүлээж аваад холбогдох байгууллагад нь шилжүүлэн шийдвэрлэл үлддэг. Яг өөртөө гомдол одоо шийдвэрлэхгүйгээр шийдвэрлэх тийм хуулийн зохицуултгүйгээр яг шууд хяналт шинжилгээ хийгээ явж бат газар дээр нь одоо гэмтэргийн шинжтэй шууд одоо юм гомдол зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагууд нь шууд шилжүүлнэ. Манай дээр ингээд эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн яа цэлмэн танаа гэдэг өргөдлүүд ирнэ одоо баг нийт өргөдлийн бараг 90% нь хорих ангиудаас ирдэг. Нөө бичлэн уулзах хүсэл тандаа тавьдаг. Тэгээ бид хэд
нөгөө одоо цахимаар их их болддог болж байгаа. Сүүлийн тэгээ цахимжуулаад одоо энэ бол бас л нөгөө манай одоо энэ эрүүл шүүлтээс урьдчилан цэцэрлэг үндэсний ярилцлагатай бас ингэ дагаж одоо ингэж одоо хэвшмэл болж байгаа нэг ажил одоо ирсэн өргөдөл гомдлын дагуу тухайн хорих анги руу холбогдоод за ийм хүн хориг шалидж байгаа иргэн энэ хүнээс ингээ гомдол ирсэн байна. Уулзуулаад эдэн цагтаа уулзъягээд ингээ шууд цахимаар уулзаад бид яг ингээ гишүүний нэр дээр гаргаж байгаа тэр хүмүүс би эрүүл шүүлтэнд өртлөө гэсэн байдлаа. Тэгэх юм бол нөгөө алба паагчтай өрөөнөөс нь гаргаад яг тухайн хүнтэй ганцаарчлан яг ингээ цахимаар өргөдөл гомдлын өрөөнд ингээ шууд уулзаад тэгээд ямар асуудал байна тэрийг шууд шийдвэрлэх газар нь прокурор цагдаа АТГ холбогдох газрууд нүрэлтэн шилжүүлээд эргээд яаж шийдвэрлсэн хариуг нь аваад тэгээд ингэж ажилт өргөдөл гомдлын өрөөнд бол мэдээж хяналт шинжилгээ хийгээд хорих ангууд болон энэ дэргээр явж байхдаа өөртөө биеэр өгсөн өргөдлүүдийг шууд газар дээр нь аавна л та. Аавна мэдээс сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвч гэсэн ялгаагүй тий. Хяналт шалгалтыг биелүүлэх хугацаанд бас яа тийм тодорхой хугацаа заасан хугацаа байдгүй. Эргээд одоо нөгөө хяналт шинжилгээ юу? Тий. Хяналт шинжилгээ манайх тогтмол чиг үүрэгтэй л учраас тогтмол очно. Гэхдээ яг бид нар тэдэд гэсэн юм одоо өөртөө л айгу холбогдох одоо нөгөө авилгатай тэмцэх газар ч юм уу цагдаагийн байгууллагад нь өглөө гэхэд тэр шийдвэрлэх тийм гомдол чинь мэдээж нөгөө өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хууль агаар түр хуулиараа дагуу хугацаанд бид нар иргэн мэдэгднөөгээд эргээд заавал хариуг авдаг тийм. Өөртөө бид нар бүр тэрэн дээр дүн шинжилгээ хийн хэрэгцээ хэрэгжээгүйгээр бүр яалга нь бүртгэн тэрэн дээр бол маш хариуцлагатай л хандж явдаг. За бидний ярилцах цаг ерөөхдөө өндөрлөгт өгч байна. Өндөрлөхөөс өмнө өнөөдөр нөгөө хилцүүлэг болсон шүү дээ. Энээс нэг юм цаашдын бодлогын талаар юм асуужмаар байна. Өнөөдрийн хилцүүлгээс ерөөхдөө ямар бодит шийдвэр зөвлөмж гаргахаар ер нь хүлээгдэж байна вэ? За өнөөдрийн хилцүүлэг маань одоо маш амжилттай боллоо гэж би бол хувьдаа үзэж байгаа. Тэгээд эндээс зөвлөмж гарна. За энэ зөвлөмж бол нэгдүгээрт одоо урт хугацаанд эмчилгээ болон байнгын асаргаатай шаардлагатай ар гэр асран хамгаалагч иргэдний эрхийг хангах асуудал хамгийн нэгдүгээрт төрөлцсөн асрамжийн газар. Төрөлцсөн асрамжийн газрыг байгуулах одоо салбар дундын зөвшөөрөлд хүрэх энэ зорилготой гэж би бол үзэж байгаа. Энэ маань ингээд хэрэгжих бах хэрэгжээсэ гэж бас дотроо найдаж байна. Олон жил яригдж байгаа. Олон жил аль талд нь шийдэх нь мэддэхгүй ингэж явж байгаа юм ганц асуудал байгаа. Манайх одоо нөгөө нэг үйл ажиллагааны тайлангаа жил болгон улсын хурал тайлагнадаг. Тэгээд тайлагнаад манай үйл ажиллагааны тайлан хилцэнтэй холбогдуулан улсын хурлын тогтоол гаргадаг байхгүй. Яг одоо ийм одоо ажлуудыг хэрэгжүүлээ гэсэн. Энэ хүрээнд одоо дөрөв дэх удаага ингээд тогтоол гараад энэ тогтоолд мөн төрөлцсөн асрамжийн газар байгуулах гэж бас гарч ил байла. Тэгээд гих мэдчлэн за энэ асуудал ингээд шийдэгдээсэ гэж юм хүлээлттэй байна. Хоёрдугаарт нөгөө нэг албатай эмчилгээ. Албатай эмчилгээнд дээр байгаа хүмүүсийн эрхийн асуудал. Энэ дээр одоо тэр эдгээр иргэдийг одоо тэр шүүхийн албатын тасагт байгаа иргэдийг одоо хамгаалах чиг үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хийгээд байгаа байхгүй. Хамгаалаад ингээд тэнд эмчилж байгаа нь сэтгцэн эрүүл мэндийн салбараас тэгээ хоёр байгууллага тэр нэг объект дотор ажиллаад байна шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ хоёрын тэр чиг үүргийг нь яг тэр нөгөө нэг аль нь алигаа хариуцаад аль нь алигаа ингээд яах ёстой юм бэ гэдэг энэ л одоо ялгаа зааг тэр дүрм журам тэр албатай эмчилгээний холбогдох дүрм хоёр яамны тэр хамтарсан журам шинжлээд нэг талдаа гараасаа гэсэн ийм хүлээлттэй байна. Энэ бараг журам шинжлэхтэй ажил бол нэлийн одоо сая бол хоёр хилцүүлгийг сонсоход бол бараг ер нь 60-70% орсон юм байна. Бүх газрууд нь саналаа өгсөн юм байна. Одоо ер нь шинжлэхтэд тун ойрхон болцсон юм байна гэж би бас сайн харсан. Тий. За бидний ярилцах цаг ийхүү өндөрлж байна. Зочноор ирсэн танд баярлалаа. Баярлалаа.